Яа бид нар Америкээр аялсаар л байна. Нью-Йорк, Манхэттенд хүрээд ирлээ. Алдарт нөгөө нэг ихэр хоёр цамхаг дэлхийн бол нэг доор натчих гэсэн чинь халт явах юм. Цааштай л юм л да. Бол ингээл монголоор бол оруулаарчмаар л арчиж жижигэн лаш яваад байдаг. Яг оруулахгүй болоо цаас билгүү дээ. Сия Панам ингээд зүүм татаад ингээд гоё орой сарлахаар бас заримдаа бодит юм шиг харагдах юм тий. Та нар одоо ингээд яг жижигэн байсан мартчихъя да. Яхад эхлэе. За би одоо Манхэттенд ирсэн байна. Америкаар аялж явна. За энэ тон барилгуудыг одоо хотын барилгуудыг та нар мэдэх хаа заалдаж ихэр хоёр зам гэх. Оцсны камер маань бол их сайн камер учраас зүгээр. Чи дэд давхар үлээ энэ барилгын тав бүтнээр ингэж татаж харуулж байна. Яа. Гэх юм шүү дээ. За жижигэн жижиг. Энэ нэг хацсан 24. Энд ингээд уулна хөрхөн нуурмөр байгаа хөөх. Нэр дулаан үед ирэл гоё юм байна. Одоо өдөд бол яхтай ямартай ч харах юм бэ. Үзэх юм бэ. Энэ одоо энэ баримт одоо би хараад одоо баримт одоо л тэрс биш. Дулаан үед ирэл гоё амтны өрөөлн бүтээн ажиллах бах. За тэгээд энэ хавар дэлгүүр дижиг гоё үйлчлэгээнүүд гадаа тоглоомнууд үзүүлбэр үйлчлэгээнүүд бас зөндөө байдаг л юм ч тийм ээ. За дараах. Замнаа дэлхийд төрс аяллаа нэвтрүүлгийн Америк дахь аялал маань энэ зүрээд өндөрлж байна. Эцэст нь Liberty эрхчлөөний өгшөн дээрээс тавханд мэдчлээд за ингээд Америкийн аялал маань түрээд өндөрлж байгаа хаа дараа нь үргэлжлүүлээд бас одоо дэлхийн олон орноор одоо хамтдаа аялнаа. Энэ нэшээ нэг харьцаа нь 25 дахин жижиг ирсэн. Зя дараах. Зя Америк аялал маань дуусаагүй байсан байна. Grand Canyon гэв бүгд хаалттай байгаа нөө. Хашааны ханцаанаас гарч. Энэ дотроос ингээ хүүхдийн тоглоомнууд байна. Хүүхдүүд болж жилээ тоглох боломжтой. Тийшээ бас л дотор зүртэй л хата тий. Энэ юу ч хилэнцтэй яаж юм дээр хатвал нэг тоглоом дээр гарт юм да. Энийг нэг тоглож санагдаад байна. Египт юм алгаад юм байна. Зя дараах. Иргээ. Нөгөө кино болгон дээр Америкийн кино болгон дээр нураагддаг ган татлагт гүүр байна. Хин гэдэг үлээ. Гэдэг тэр нэр орчихгүй юм да. За ямартаж Америк кино хүүхэлдэйн кино болгон байна. Дулаантай Балдантай л бол энэ гүүр бол одоо нурж үзүүлдэг байгаа. Зядарах. Дэлхийд төрсөн аялал нэвтрүүлгийн дараагийн хэсэг Британд ирсэн байна. Stonehenge. Энэ наатлах нь л биш шүү. За Stonehenge маань. Таац. Жижигрүүлсэн хэлбэр нь байна. Яг гэдэг нь биш юм болоо. Stonehenge. Чисэн байна. Зядарах. Анхаараа. За энэ ч юу гэдгэлээ. Гэдэг одоо
Тэгж байгаа. Зя Парис ирлээ. Парис ирсэн биш үү? Төмөр 0 хичмэл юм байна. Гэтэл за энийг бол хийж байгаа тий. Парис Эйфелийн цамхаг ингээл үзчих гэсэн шүү дээ. Ердөө амарх. За энэ болохоор нэлээ олон дахин жижигрүүлсэн байл үү дээ. Нэг оос юу вэ? Нэг цана 10 гэж. Франц Eiffel Tower 1887. Нэгээр цана 10 аа. Тийм үү? Тэгэхээр бол надад нэгээр цана 20 мөр юм шиг санагдчих. Жижиг юм биш бол. За одоо тэгээд хотлоо бичиж гэж юу аах вэ? Зядарих. Зя Францад босоод хүрээд ирлээ. Наполеон Бонапарт Ялтын арк гэдэг багш тийм монголоор. Зя гиснес нөгөө энд байгаа болов. Гин дэрхийн сүм байдаг штэ. Тэр нэг жил шатсан байдаг шүү. Та нар санаж байгаа тий. Тэгэхэд яг тийм мэдээний явж байгаа хүмүүс л сүртэлээрсэн дэрхийн сүм шатсан гэж штэ. Би болохоор ойлгохтой штэ нийтдээ. Дэрхэд нэг манай Улаанбаатарын дэрхэд нэг сүм байдаг штэ. Яг ч шууд автоматар дэрхийн сүм шатсан гэнтхэн шууд тэрийг ойлгоод тийм үү. За. Сүртэй аим сүртэй яриад хаар хөөх одоо яна баларсан юм. Тийм үү гэдээс чи. Тэр яг өөр дэрхийн сүм шатсан байсан байлээ л. За тэр баларх яах. Дараагийнх нь. За манай ортодон хэлэл дараагүй дэлхийд төрж байгаа юм чаа. Бэлгт ирсэн байна. Бэлгийн Mannequin Piece of Belgium одоо анхны иргэнэ шүү. Гэх юм уу. За биасыг сайн мэдгүй болохоор тэгсгэл орчуулчлаа. Энд ихнээсээ усуулна гоочдөг юм байна. Дулаахан бол. Хөрх нэг эрцэх нэг гинэ өөс яг юм хэмжээд байдаг юм байна. За юм шүү. Дараагийнх нь. Зядарга хэлэл Эльман Германаас үргэлжилж байна. Нэгтдээ юу гэж унших юм бэ? Нес Джонстен. Гасал. За нэг Герман эртний цайз дээр ирсэн байна. Нэг бас гоё юм биш үү? Тэр эртний цайзын мод ургамалтаа ороогдож ирсэн энэ л сүртэй. Зян Германы цайз байж байна. Дараагийн. Зөөрчлөд Австрид ирсэн байна. Австрийн сүрлэг сүм хийдэн чашимпи сүм байна. Гиген Степан Австри Вен хотод Гиген Степаны одоо тарш байна. Нэг болоос гоё хийж. Нэгэрэ. Оба. Зянгэл хахаачаа. За Гиген Степаны сүм дээр ирсэн энийг дарааг нь харахад бол малгай унахаар зя Стефаны хөшөө аюу хөшөөлөх гэдэг. Цайз нэг ярьцхан зэдэлээ 24 биш нөө. Бишээ 10 биш нөө. 24 ч нэрэ биш хаа.
За. Дэргийхэн. За дэлхийд сая л мэдээж Оросын албаны улсаар орохгүй болохгүй. Тэрцмээ улаан талбай дээр Оросын албаны улс улаан талбай дээр ирлээ. За. Юу гэдэг нэртэй барилгууд байдгийг нь. Барилгын нэрийг бол мэдэхгүй байна. За, мэддэг хүмүүс байл хэлээд өгөөрэй. Энд нэг ийм барилга байна. За, энэ том хашаа байд юм байна. Цагтай. Цамхаг байна. Энэ юу вэ? Энэ юу байдаг вэ? За, жижигрүүлч гэсэн болохоор одоо юу мэддэг болчих. Ийм тийшээ гардаг шаттай. Ийм шиг өсөд юм тий. Ленин гэсэн байна. Ер нь бол олон очиад харуулж нэг иймэрхүү харагдах хэрэгтэй бах тий. Дээрс нь харцгаар юу мэддэхгүй байх шиг байна. Зяал улаан Оросын алдарт улаан талбай. Ийм хортооч байсан амарч юм нэг хөдлөө. За нөгөө талднаас бас нэг юм том барилга байдаг юм байна тий. За. Болцсон уу? Окей. Зэдрэх. За. Одоо миний бодлоор Олимп пул руу авирах шиг байна. Олимп пулн дээр очиж Зевстэй болж ивэл тоор бороо байвал тоор бороотой уулзчаад буцнаа. Одоо ер нь ингээд дуусч байгаа хаа. Бас хөөрхөн том юм биш үү? Би ойролцоогоор 9 цаг үед ирсэн баха. Одоо 11 өнгөрч байна баг. За яг бичлэг хийгээд болохоор жоох удаад байж магадгүй. Гэтэл ингээд л яг үзэх юмнуудын хооронд л яваад байгаа шүү дээ. Тэгтэл 3 цаг л болцсон байна. Тэгэхээр ингээ хүүхдүүгээрээ тоглуулж яриад бүтэн өнчүүд бол ингээ явах бүтэн явахд бол бүтэн өнчхөр юм байна бүр. За. Зэвс пробена. Үнэ. Протлаа. Гараад ирчихсэн үү. Тэгээд би чинь ер нь бол гой сугаалаад хүүхдтэйгээ ирвэл хүүхдтэй гэр бүлээр ирвэл нэрээ гоё юм. Энэ жишээлбэл ингээл бүтэн өдөр чинь хүүхдтэй тоглоод өөртөө бас гоё юм. Ерхөө үзмэд үзээд яваад бол гоё санагдлаа. Тэгээ универсал энэ төр бас байгаа юм чинь тий. За. Манай аялын блог энд гэрээд өндөрлөж байна. За ингээд манай Бээжингийн гэж штэ. Бээжингийн World Park-ийн аялын блог манийн төрөд өндөрлөж байна. Тэгээд бас тодорхой хэмжээнд хэрэгтэй мэдээллүүдээ авсан байх гэж найдаж байна. Бас сонирхолтой байсан болов уу? Тэгээд сувгийнхаа дараагийн бичлэгээр бас удахгүй болцъя. Ямар ч тач энэ удаагийн бичлэг бол энэ төрөд өндөрлөж байна. За баяртай. За миний Бээжингийн аялал гэдэг бас Бээжинд дуусаагүй байсан байна. Блог маань үргэлжлэхээр болсон. Яг хөө гэхээр нэг газар очих хэрэгтэй байгаа байхгүй юу? Унаан дээр очих хэрэгтэй байгаа. Тэгэхээр тэр мэн надаас локейшнийг харахаар бүр 40 км-ийн бодлоо 20 км-ийн цаад юм байна. Тийм учраас унаа маань яараагүй. Яарчсэн бол яг би шууд таксич гэж утсан чинь яараагүй. Хожи юугаар хүрээд ирэх? Метрогоор хүрээд ирэхгүй юу гэдэг. Тэгэхээр нэрээ бас метронд сууж үзмээр санагдаад сонирхолтой юм болоо. Тэр яараагүй бол
Би тэгээд анх удаа сууж байгаа чинь мэдхгүй шүү, удан шүү гэсэн чи хамаагүй. Яраагүй гэж байна. Тэгэхээр уусаа шал димээ эрт очиод яахав гэж бодоод таксид чи гэж дод. Гараад ирсэн тэндэг газар KFC яригдахаар нь KFC орчлоо. Миний хувьд яг тийм энэ зүрийн тийм нэг хятад амттай амтлагчтай хоолнууд байдаг шүү. Тэрийг яг идэж чаддаггүй. Учраас чаддаггүй бас гадна гиск хятад нь заримдаа тохирохгүй байгаад болохоор тэндэг юм харагдахаар нь идчихэд байдаг. Саядгээ бас тэндэг KFC харагдахаар нь орчхоод. За тэгээ гараа явж байна. Гэтэ KFC ч гэсэн нэг юм гадуур юм соустай юм шиг харагдаж байгаа болвол тэр хятад амттай гэсэн үг шүү. Тэгэхээр аль болох бүргэр, дахианы бүргэр халуун ногоотой тендер гэдэг штэ тий. Тиймэрхүү бүргэр зүгээр. Тэгээд яг original recipe гэсэн нөгөө дахианы мөчнүүд, мөч далавч wings тэр нь бас зүгээр. Тэрнээс яг тийм жоохон улаан өрөө харагдаж байгаа тийм гадуур соуслаг харагдчихлаа л тэр хятадлаг л амттай. Яг өдөд хамаагүй асуудалгүй иддэг хүнд бол хамаагүй л тий. Асуудал баг тий. Би нэг яг өөрөө чаддгүй болохоор бас над чиг юм хамаагүй идэж чаддаг амттай юм хөө амтлагч соус идэж чаддгүй хүмүүст бол анхааруулхад яг тийм бай. За тэгээд би сая нэг очих байгаа газар локейшнийг авцсан. Хятадаар явуулахаар нь за би л яг ингээд ямар ч тач өөрөө ингээд нөгөө Samsung дээр сурцсан болохоор ямар ч тач ингээд өөрөө хар ухаанаар л үзэж байгаа шүү дээ. Араагаар үзэхэд болвол хятадаар локейшн аваад тэрийг текстийн копидэж авчиад энтхийн хятадуудын өөрсдөө ашигладаг Baidu гэдэг аппликейшн map аппликейшн байгаа. Тэрийг нь Baidu-га татаад Baidu дээрээ оруулаад надаас хэр хол байна гэдгийг хараад Baidu дээр бас метроны сүлжээ газрын зураг нь бас байж идэм байна. Метроны сүлжээгээр надаас хэр хол байна, яаж явбал очихоор байна, хэддгээр шугам нь тэнд хүрэхээр байна гэдгийг нь өнгөнгөөр нөгөө шугамуудаа өнгөнгөөр ялгцсан байдаг болохоор өнгөнийг харж агаад сайхан сонгоцож болох юм байна. Тэгээд map дээрээс надад хамгийн ойрхон метроны стейшн бодол хаана байна гэдгийг бас олдсон. 400 м гэхээр нөө яа алхах чи гэж таа. Алхаж байна. Яа тэгээд метронд бирээс сууж үзээгүй шүү дээ. Яаж суух, яаж явах юм гэсэн чи англиар яаж дийлнэ үү? Англиар ярих юм бол ойлголцож чаднаа гэж байна. За ямар ч нэг ойр зурээ анхаачны ойлголцох байхаа гэж үзээд өөрийгөө өндрөөр үнэлээд чадчих юм шиг санагдаад метроны бодол руу алхаж байна. Яа тэгээд би бол нэг дунд нэг дамжих юм билээ. Очих буудлах яг хаанаас дамжих уу гэдийнхаа буудлах нь хятад нэр ханзуудыг бас копид хуулаа авцсан байж байгаа. Тэр хүртэл тэндээс тэр хүртэл гэдгийг сайхан ойлголцоод гол нь би өөрөө зүг газраа буух хэрэгтэй байна. Яг юугаа харж агаад мэп харж агаад хідэн буудлаа тоолчихъя гэж бас бодож байна. Тэгэхгүй бол орой бас зогсож байгаа хүнээс асуугаад мөн үгээс асуучих гэж бодож байна. Гэтэ хятад их тийм хаалттай хүмүүс юм. Ингээд дурж ядаач байгаа юм шиг. Ингээд одоо биднээс зөвлөд Монголд ингээд гадаад хүн юм асуувал ихэнхчлэн л одоо айгүй болгомжтой ингээд аль болох тайлбарж өгөх гээд тэгдэг шүү. Одоо жишээлбэл Европод ч гэсэн өөр энэ тэн таарахаар англи хэлтэй Европ хүмүүс таарахаар юм асуухаар ингээд чөлөөтэй хариулаад өгдөг. Хятад болохоор одоо энтэй би ойлголцож чадахгүй дээ гэж боддгийм болов тийм юм шиг нэг л тийм хаалттай хүмүүс. Зарим нь л гоё нэлтэй. Маш цөөхөн бас тийм хүмүүс байдаг л хөвчлэн л юм байна хаалттай. Тэгэл бас нэг юм асуугаалаа баярлалаа гэл. Би жаач хэр мэхрээсэй гэл өгөхөөр нөө шишээгэл баярлалаа үгүй л гээд байх юм. Саннаас. За зүг бол зүгэр болтлоо. Ирчихэж байгаа юм шүү. Энэ дээр ирчлээ шүү дээ. Хопад ирчлээ. Надад хамгийн ойрхон энэ байна. Dabocay station. За ороод тасалбараа хаяг завдан да. Болгондоо. Яг миний болохгүй бол англиар ярих гэж ойлголцох гэж үзээд
хинхнийх нь англи хэлний бяд дотваас нөгөө нэг надад нөгөө Samsung-ийн транслейтер байгаа учраас тэрүүгээрээ цагаан хятадаар нь яриулаад тэрийгээ би орчуулад авчих болохоор бас тэрэндээ найдаад байгаа. Зяарцгай. Зя. За энэ ажилтнаас нь асууж агаад бас дэжиг англи хэлтэй байх шүү. Ойлголцоод тасалбар ийм карт авчлаа. Тэгээд нэг юм автомат одоо ATM шиг гэх юм уу? Автомат машинаас угаа захиалаад төлбөрөө төлөөд юм дээр ирчлээ. Карт авчлаа. Одоо эндээс суух юм байна шүү дээ. За, энд нь суух вэ гэдгийг одоо асуух юм л да. Нэг бахан ордог юм орох хэсгүүд байдаг. Сайнууд байна. Элнээс нь суух. Ханаас ч хүмүүс суучих байх тааж. За, одоо ингээл чинь олон доо. Ямар ч тач ийшээ 20 км газар 6 янаар л явах болчихлоо. Таксид бол 50-д явах гэсэн. За ажилтнаас нас суугаад эндээс суун гэд заалгачлаа. Гэхдээ ер нь угсаал 1 м 2 материалын хаалгаар бүх хаалгал дээр материал бол орох л байх л та тий. Эндээс суух юм байна. Одоо хизээ ирэх юм болоо. 2 минут гинэ. Тест train. Тэр дэлгэсэн дээр харагдаж 2 минут дараа гэсэн байна. За одоо болон дамжих газараа зүв бүх хэрэгтэй. Сяратшсэн. Бибэ. Цаатан гоцоо бооход яг бохт хүлээд нэс асууч. Энэ мөн үг. Картаны газар уншуулах хэрэгтэй байсан юм байна. Сая дээр доош боохоос өмнө нэг юм дээр уншуулсан. Тэндээс тосч байгаа юм бах та. Яа. Тэд метроны юм биш үү? Сэмэний зогсоолоо тоолох санаа бол их зүг байсан. Яг дөрөв гэхээ энэ дээр хэлцэнээр буудлууд нь харагдаж байна. Тэгэхээр миний нөгөө буух буудлыг ханзан надад байгаа болохоор энийг харж байгаас одоо аль буудал дээр хийж байгаа юм бэ? Зүг дээр бохоо энэ 10 гэсэн. Энэ дээр боохстой. Одоо 2 буудлын дараа. Энэс уснаас дөрөв. Яг л таарч 10 дугаар лайн. 10 дугаар лайнаас тавьчихсан. Yes. Яхны сэгэмжлэлтэй. Одоо дамжих лайн руу явж гин 10 гэсэн лайн тааш зүг байна. Хүмүүсийг дагаа явж итлэр нотчих юм шиг. Вахад тийш юм хта. Би энэ эхний судаг чинь тийм хол байсан юм. Тийм доор байсан юм хта. Би сая нэг дэше гарсан. Ахаад нэг давхар дэше гарах. Метро нь бол гоё. Хорд юм уу? Кабе өөр газрын метронд сууж үзээгүй л дээ. Өөртөж тэтгэл юм байна. Тэгээ гол нь гоё хямдхан юм байна. Би одоо очих газар надаас 10-20 км-ийн цаана такси бол 50 явна гэжсэн. Би сая карт аваад ингээд дамжих яг метронд очих хүртлээ 6 явна л төлсөн. За 10 дугаар лайн дээр ирсэн шүү. Гэтэ гол нь хоёр талд байна. Тэн талд байна. Энэ талд бас байна. Хэл талаас нь болоо. Хүн олж асуун да. Эсвэл энэ дээр нэг үү штэ. Зогсоолох юм биш штэ. Би одоо гол нь хаана вэ? Энд. Эндээс 10 дугаар лайн дээр. 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 10
Энэ талаас бол зүүн талаар нь нар зүг тойрох юм байна. А бүтэн тойрсон лайн юм биш үү? Зүүн биш нөгөө тийш байх хэрэгтэй. Оо shit энэ ирчлээ шүү дээ болно. Хүн болоо. Shit юу вэ? Эцэг бас зүү юм биш үү? Хоёлаа зүү юм биш. Яа ямар ч тач орж ирээ. Суучлаа. Ялгаагүй л ялэлнэ. Зүүн тал руу тойрох юм байна. Эсвэл би зүү баруун талд явдаг нь олоог баг. Уул нь баруун талд тойрох энэ явдаг хэвчтэй. Яг одоо ингээ зүүн талаар бүтэн тойроод очихоор очиж л таараа. Гэж бодоод шууд суучлаа. Ачин л та. Зэсэ. Ирэлзэж яагаад нэг час 1 км хөдлөө явж гарна дараа нөгөө талд ирчихээр нь гүжээ үсэж орж ирээ суусан чинь буруу талаас нь суудсан байна. Гэхдээ зүгээрээ энэ нөгөө бүтэн тойрог хэлбэрээр явдаг юм байна. Шугам. Тэгэхээр тойроод нөгөө талаас нь орохоор болчихлоо. Гэхдээ яг би бол нөгөө талаас нь суусан бол нэг 3 буудлын арай л орох очих байсан. Шууд арай тавч очих байсан бол одоо нөгөө талаас нь бүтэн тойроод 3 буудал илүү явахаар л болчих. Гэхдээ ямар ч тэр газараа бол очно. Босод улсын метронууд бас энэ чимээтэй байдаг уу? Энэ чимээ бол үнэхээр хэцүү юм байна. Хүмүүс ягаад микрофоныг чихвч зүүсэн байгааг бисээ ойлгоод чихвч гаргаж ирээ зүүчлээ. Замд амжилттай шүү. Их газар ирчлээ. Ямарч төвсөнгөө борлоо суусангүйгээр нэг жоохон борлоо. Замынхаа буруу талаас нь суучлаа л. Эсвэл тойрог учраас. Тэгээ тойрог биш нэг талтай байсан бол би зам хоёр талаас явахгүй л байсан. Хоёр талаас нь явахаар яг талаас суугаад ирчихэж байгаа. Яац тэгээд гарцсан гоё юм байна. Дэг гарцаар гарах хэрэгтэй. Нэг жоохон буруу юм болоод байгаа нь ойлгомжгүй юм нэрээ болж байгаа юм шүү дээ. Би нөгөө карта эмчиж барих дээрээ карта уншуулаагүй. Штэ яа гэм л. Оо. Лайсенс нэлгэн авчих. Гарахтаа доороос худалдаж авсан карта. Insert card гэдэг рүү хийгээд картыг биш саяны энэ нөхөө сайн хэлж өгөл. Тэгэхгүй болоо уншуулсан чи амар сэтгэл дугуйтмаграад улаан гэрлээс үсээд их юм байна шүү дээ. Йоо. Эцэст. Ингээд болчихсон. Тэгээ сони юм одоо би жишээлбэл өөр буруу чиж өөр ингээд газруудаар явсан бол яах вэ? Оо, буруу залгачлаа. Шокдор шоолоо би ч буруу залгацсан. Одоо жишээлбэл би ихтэй сая гээд энэ өртөнөөс эндээс энэ хүртэл гээд тасалбар авчаад тэндээ биш өөр тийшээ яваад эсвэл илүү яваад дамжсан болвол яах вэ юм бол сони дээ одоо жишээлбэл ингээл дамжих болгондоо өөрөөр ингээд дамжих болгондоо ингээл нэг суухтаа уншуулаад буухтаа уншуулаад тиймэрхүү болох юм болов гэсэн чинь хөл юм бэ авснаас аваад
Тэгээд арахаараа карта байсан. Ижлээ. Ястайс бол андерстик юм байна. Тэгэл явуулсан юм чинь яас уурч. Заац. Тэч. Шүү. Заац зэрэг юм уу? Тэгээд чинь газ утгаас эсэлжүүллаа. Хамтсан бичлэг үзсэн хүмүүстээ баярлалаа. Та нарт хэрэг болох болов гэж бас яаж мэдээд авцсан байхад илүүтэхгүй тийм ээ. Нуусташ нацыг одоо анх удаа ингэж яваад таг харах байж хахаар бичлэг одоо юм удаач болоо үзсэн байж ивэл бас сургууль туршлага жижиг гэсэн бас туршлага хөрвөл чинь яг ингэж явахтаа асуудал байх шүү. Ер нь бол айлтгүй юм байна. Миний бичлэгийг үзсэн болол хэлсэн ба. Тэгэхээр явах. За баярлалаа. Чихнээсээ баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзъя.